За би энэ бичлэгээр тантай хэрхэн өрхийн санхүүгээ зөв авч явах аргуудаас хуваалцахаас гадна өр зээлээ хэрхэн төлж дарах аргууд, мөн хэрхэн санхүүгийн зорилгоо тодорхойлж түүндээ зориулсан төлөвлөгөө гаргаснаар хөрөнгөө хэрхэн удирдах талаар ярилцах юм аа. Та энэ бичлэгийг үзсэн байхад санхүүгийн аль чатанд байлаа гэсэн хөрөнгөө хэрхэн удирдах өсгөх зөв мэдлэгтэй болж авах юм. За юуны өмнө та санхүүгийн хувьд хэр байгаагаа том зургаар нь хараад үзчих хэрэгтэй. Тэхийн тулд та өрхийн орлого, зардал, хөрөнгө үр төлбөр гээд бүгдийг нь цогцоор нь харж сурах хэрэгтэй. Ингэснээр таны хөрөнгө өсөж байна уу, эсвэл баг багаар ингээд алдагдж байна уу гэдгээ олж илрүүлэх юм. Зүгээр сонсоод гарах чухал хагацсангуу үр дүн багтай байдаг тул би тантай жишээнүүд аваад бэлэн материалууд хуваалцаж хэрхэн ашиглахыг заагаад явах болно. За юун түрүүнд та өрхийн санхүүгийн бүртгэлийг нэг хийгээд үзчих хэрэгтэй. Тэгснээр та эхлэх цэгээ бол энд ингээд тавьчихж байгаа юм. Тэндээсээ ингээд дараагийн алхмуудаа бол аваад явах боломжтой болно. За нэг юм үг байдаг. Та хаанаас ирснийгээ мэдэхгүй бол хаанаагаа мэдэхгүй бол хаашаа явах юм бэ гэдгээ бол мэдэхгүй гэсэн байдаг. Энэ бол яг бидний одоо хэрэгжүүлэх гээд байгаа өрхийн санхүүтэй бол асар ойрхон холбоотой байдаг тул та бүх анхаарлаа хандуулна. За гадуур өрхийн санхүүгээ бүртгэдэг аппууд бол элбэг болсон. Та өөртөө аль болох амар, хамгийн гол нь тууштай байнга ашиглаад байхаар сонголтоо хийх хэрэгтэй гэсэн үг. За өнөөдөр би тантай бол өөрийнхөө хийсэн Excel файлыг бол хуваалцах болно. За энэ Excel файл дээр бол та өнгөрсөн 1 жилийнхээ орлого болон зардлуудыг бүгдийг нь бүртгээд нэг үзчих хэрэгтэй. За санхүүгээ бүтэн жилээр нь бүртгээд үзчихийн ач холбогдол нь юу гэдэг вэ гэхээр зэрэг та энэ тэнд нэг анзаардгүй жижиг сажиг зардлуудыг бол бүртгээд түүнийг бол олж илрүүлдэг байгаа. За мөн зардлаа тогтмол болон тогтмол бусаар нь ингээд ангилаад үзчихээр зэрэг за таны яг зардлын хэдэн хувийг нь ингээд тогтмол зардлууд эзэлдгийн одоо жишээлбэл байрны зардлуудын тийм үү зээлээс ахуулаад түрээс ээж болно, тог дулаан байгаа. За хувьсах зардлууд нь бол хоол унд, гадуур хооллох, хувц сунар гэх мэт зардлууд бол байж болно. Зардлаа ингэж тогтмол бусаар нь ялгаж харахын ач холбогдол юу гэдэг вэ гэхээр зэрэг ялангуяа орлого нь ингээд дан ганц тогтмол биш. За борлуулалтын урамшууллаар олдог ч юм уу ингээд хэлбэлцдэг байх юм бол тогтмол зардал нь өндөр байвал тэр өрхвөл санхүүгийн бас нэлээд том дарамтанд орох эрсдэлтэй байдаг. Тэгэхээр тогтмол зардлууд яг юу вэ? Энийг бол одоо тэгж их өсөхгүй хэмжээнд нь байлгахыг бол бодох хэрэгтэй. За тэгээд орлогоос зардлаа хасхлаар таны цэвэр орлого эсвэл зардал алдагдал бол гараад ирчин. Тэгснээр бол таны өрхийн санхүү яг ямар төвшөнд явж байгаа юм бэ гэдэг бол харагдана. Сар болгоо ингээд илүү их орлоготой гараад байвал тэндээсээ бол хуримтлал хөрөнгө оруулалт руугаа ингээд хийгээд байж болно. Ялангуяа та хөрөнгө оруулалт ямар ч хадгаламж, хуримтлал үүсгэж эхлэегүй байгаа бол одооноос яг нөгөө 3-6 сарынхаа яралтай үед ашиглах сан хуримтлалаа үүсгэж эхэлж болно. Тэгэхээр та 3-6 сарынхаа зардлыг юун түрүүнд үүсгэх юм бол та ямар ч байсан хөрөнгө оруулалтынхаа эхний алхмыг бол хийчлээ гэж бол ойлгож болно. Тэрний дараа бол та яг хөрөнгө оруулалтын яг дансаа нэгээд төвлөгөө бол тогтмол хөрөнгө оруулалтуудаа хийгээ яваад ах боломжтой болно гэсэн үг. За дараагийн нэг чухал зүйл нь бол яг өрхийнхөө санхүүгийн байдлыг хараад үзчих хэрэгтэй. Хөрөнгө болон үр төлбөрүүдэд жагсаагаад яг цэвэр хөрөнгө маань хэд байгаа юм бэ гэдгийг бол олж мэдэх хэрэгтэй. За та хэрвээ Баян аав ядуу гэдэг номыг уншиж исэн бол тэрэн дээр бол яг net worth гэдэг зүйлийг бол чухалчилж ярьдаг байгаа. Ер нь бол net worth гэдэг бол та яг өөрийнхөө бүх хөрөнгүүдийг ингэж жагсааж үзээд үл хөдлөх автомашин, дансанд байгаа бэлэн мөнгө эсвэл хувьцаа бондууд хүмүүсээс авах авалгууд гэд бүгд ингэж жагсаагаад за нөгөө талдаа бол их үүсвэр буюу үр төлбөрүүдээ бол жагсаачих хэрэгтэй гэсэн үг. За одоо ипотекийн зээл, автомашины зээл, кредит карт, хэрэглээний зээл, хүмүүсээс зээлсэн хувь лизинг ч гэдэг юм уу бүгдийг нь ингэж жагсаагаад тэгээ энэ хоёрынхаа зөрүү гараад ирэхлээр зэрэг яг таны цэвэр хөрөнгө гэдээ бол гараад ирчдэг байгаа. Энэ цэвэр хөрөнгө ирээдүйд өсөж байх тусам таны хөрөнгө оруулалт хуримтлал өсөөд
таны өрхийн санхуд бол сайнаар нөлөөлнө л гэсэн үг. За би таны яг одоо энэ үзэж байгаа бичлэгийн description дотор өрхийн төсвийн файлаа бол оруулсан байгаа. Тэр дотор бол хоёр ийм тооцоолуур байгаа. Нэг нь бол өрхийн төсвийн файл гээд нөгөөх нь бол цэвэр хөрөнгийн тооцоолуур гээд хоёр ийм тооцоолуур байгаа. За хэдүүлээ өрхийн санхүүгийн талаар ярьж байгаа дээр хүмүүсийн тэр болгон яриад байдгүй тэгсэн мөртлөө хувийн санхүүд нь асар том нөлөө үзүүлж идэг нэг зүйл бол хүмүүсийн мөнгөтэй харьцах хандлага байгаа. Та мөнгөний хандлагаа тодорхойлж авснаар мөнгөө юунд хадгалах, эрсдэл таах чадвар зэрэгт шууд нөлөөлдөг тул мөнгөө хэрхэн 100 удирдах стратеги боловсруулахад туслалцах юм. За хандлагаа тодорхойлох Excel файлыг би танд энэ видеоны description-д хийцэн байгаа тул та татаж аваад 10 асуултанд хариулснаар 5 яг хандлагын аль нь болох юм бэ гэдгийг бол мэдэж авснаар ямар эрсдэлтэй тулгардаг. За тэр эрсдлийг хэрхэн давж гарах зөвлөгөөнүүдийг бас оруулсан байгаа. За энэ 5 хандлагаа бол би 5 амьтны нэрээр бол зүйрлсэн байгаа. За эхнийх нь бол орчин үеийн сэтгэлгээтэй хүн гэж байгаа. За энийг бол би тогс шуугаар бол зүйрлсэн байгаа. За ийм хандлагатай хүмүүс ямар байдгүй гэхээр зэрэг тэд бол их трендлэг хамгийн сүүлийн үеийн лайфстайлд их ач холбогдол өгдөг. Тэд амьдралыг яг одоо л таашаахыг бол илүүд авч үздэг тул тэр ирээдүйд юу болохыгоо бол тэр болгон төлөвлөөд ээж бол чаддгүй байгаа. За бас нэг эрсдэл нь юу гэдгийг гэхээр зэрэг лайфстайл инфляц гэж бол байдаг. За эдгээр хүмүүс бол хамгийн үнэтэй хамгийн сүүл гарч байгаа зүйлүүд бол хөвчлэн үнэн өссөөр байдаг тул үрэлгэн байхад бол хүрэгдэг. Жишээлбэл хамгийн сүүлийн үеийн iPhone гар утаснууд гарлаа гэхэд тэрийг нь аль болох авахыг бол боддог. За өнгөрсөн жилийнх нь эсвэл тэрний өмнөх нь тийм ч муу биш байлаа ч гэсэн яг хамгийн сүүлийн үед гарсан загварыг нь авах гэдэг тийм хүмүүс бол байдаг үлээ. Тэгэхээр эдгээр хүмүүс бол хуримтлал бол одоо үүсгэх биш, хуримтлалыг бол дараа үүсгэчихье, мөнгөтэй болохоор үүсгэчихье гэж хандах нь бол түгээмэл байдаг. За эдгээр хүмүүс бол ямар арга хэмжээ авч болох вэ гэхээр зэрэг за яг нэг тодорхой хэмжээний хувийг л цалингаас бол одоо үрчнээ магадгүй 15-аас 20% нь би бол ингээд яг өөрийнхөө хүсэлтэд зориулаад бол үржиж болно гэсэн юм хэмжээ хязгаарыг тогтоогоод өгчихэд яг тэрүүндэл зориулаад ашиглаад байх боломжтой. Тэгэхгүй тийм хязгаар өөрсдөндөө тогтоохгүй бол ингээд аль үрсээр байгаад мөнгөө бол дуусгачаад яг юунд үрснээ бол мэдэхгүй дуусгачдаг байгаа. Бас нэг авч болох арга хэмжээ нь бол яг цалин орлоо тодорхой хувийг нь шууд аваад хадгаламж хоримтлал руугаа ингээд хийчих юм бол тэр хүмүүс бол яг хөрөнгө оруулалттай бол ингээд эхлүүлээд аваа явуул болох боломжтой байгаа. За хоёр дахь хандлага нь юу гэдэг вэ гэхээр зэрэг бизнес сэтгэлгээтэй хүн гэж байгаа. За энэ эдгээр хүмүүсийг бол би чоноор бол зүйрлсэн байгаа. Тэд мөнгийг бол өсгөх зорилготой зүйл гэж бол хардаг. Тэд хөрөнгө оруулалт, бизнес эхлүүлэх бол их дуртай байдаг. За эдгээр хүмүүсийн хамгийн том эрсдэл нь бол тэд хитрхи өөрсдөндөө итгэлтэй байдаг. Тэгснээр бол заримдаа өндөр эрсдлийг хүлээх нь баггүй байдаг. Тэгэхээр ямар арга хэмжээ авч болох вэ гэхээр зэрэг яг нэг тодорхой хэмжээний юм тогтмол байлгах гэсэн капитал буюу мөнгөө тооцоолоод үзчих хэрэгтэй. Яг тогтмол байлгах тэгээд тодорхой хэмжээний эрсдэлд оруулаад өсгөх гэсэн хоёр хуваачих юм бол бүх мөнгөө эрсдэлд оруулахгүй тодорхой хэмжээгийн л эрсдэлд оруулаад за яг авч байлгах ёстой гэсэн мөнгөө бол ингээд хамгаалаад байх боломжтой болж байгаа. Алдаж чадхаас илүү битгий эрсдэлд оруулах гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. За энэ үг үл яг ийм хандлагатай хүмүүст бол тохирох байх нэ. За гурав дахь мөнгөний хандлага нь юу гэдэг вэ гэхээр зэрэг минималист буюу хэмнэлттэй хүн гэж бол байдаг. Эдгээр хүмүүсийг бол хэрэмтэй бол зөвлөж болно. Ice Age гээд хэрэм байдаг шүү дээ. Яг нэг самраал нэг газар ингээ хадгалчих гал авч яваад байдаг. Тийм Google-тэй байдаг бол та мэдэх бах. За эдгээр хүмүүс ямар хандлагатай байдаг гэхээр зэрэг тэд нар бол илүү дутуу зардлуудыг бол гаргахаас зайлсхийдэг. Асар ийм энгийн цэгцтэй амьдралыг бол дээдэлдэг байгаа. Гэвч тэдний хувьд энэ нь бол эрсдэл болж эхэлдэг. За тэдний эрсдэл юу гэдэг вэ гэхээр тэд хитрхи хэмнэлттэй байснаар ирээдүйн тэр боломжийг алдчих бол бодит эрсдэл бол бас тэнд бол байдаг.
За эдгээр хүмүүст юу гэж зөвлөх вэ гэхээр зэрэг дан ганц хадгаламж ч юм уу хитрхи юм сейф хөрөнгө оруулалтаас бас арай илүү боломжийн хөрөнгө оруулалтын сонголтуудыг бол ингээд судлаад баг багаар ингээд хөрөнгө оруулаад үзчих хэрэгтэй гэж бол зөвлөдөг байгаа. За эдгээр хүмүүс өөрсдөөсөө ингээд асуучих хэрэгтэй. Би энэ мөнгийг яг хамгаалж гэнэ үү? Эсвэл би ирээдүйд олж чадах байсан энэ амьдралаа хязгаарлаад байна уу гэж бол асуух хэрэгтэй. Хэрвээ хязгаарлаж байгаа юм шиг санагдчихвэл арга хэмжээ авах цаг нь болсон гэж бол үзэх хэрэгтэй байх нэ. За дөрөв дэх мөнгөний хандлага нь бол realist буюу бодиттой сэтгэгчд гэж байгаа. За энэ хүмүүсийн хандлагыг бол шар шувуугаар бол төсөөлчих болно. Шар шувуу бол асар анализ хийж судалж маш сайн харж агаад шийдвэрээ гаргаж дайрч ордог тийм амтан байгаа. Тэд нартэй адил эдгээр хүмүүс бол орлого зардлаа бол айгүй сайн бүртгэдэг. Том шийдвэр гаргахаас өмнө сайтар судалдаг хүмүүс байгаа. Тиймээс тэд санхүүгийн хувьд тогтвортой байдлыг бол дээдэлдэг. Гэвч эдгээр хүмүүсийн сул тал нь тэд шийдвэр гаргахдаа хитрхи их цаг авчих гаддаг. Тийм болохоор эдгээр хүмүүс бол альва том шийдвэрийг гаргахдаа бол нэг юм хугацаа заагаад өгчих хэрэгтэй. Дедлайн гэж ярьдаг. Тэгчих юм бол тодорхой шийдвэрийг тогтсон хугацаанд нэг гаргачих боломжтой байгаа. За тав дахь хандлага нь бол их нийгэмч сэтгүүтэй хүмүүс байдаг. Нэрийг бол би Дэлфийн амтнаар бол зөөрлсөн байгаа. Эдгээр хүмүүс бол найз нөхөд арга хэмжээ, аялалд бол мөнгө зарцуулах бол дуртай байдаг. За яг тэдгээрээс олж авсан experience эсвэл харилцааг бол илүүд үздэг байгаа. Амьдралыг хамтдаа эдлэхийг бол чухалчилдаг. Сул тал нь бол бусдын иргэшээлд ороод өөрсдөндөө тиймч таагүй шийдвэрийг бол гаргачих талтай байдаг. Тэгэхээр ийм хүмүүс бол зарим хүмүүсийн санал болгож байгаа хит өндөр зардалтай activity саналуудаас бол татгалзчихдаг байх. Эсвэл арай жоохон юм хэмнэлттэй сонголтыг бий болгож бол туршиж үзэх хэрэгтэй байх нэ. За тэгэхээр та одоо эдгээр 5 хандлагуудыг олж мэдснээр та тэр 10 асуултад Excel дээр хариулж үзээд өөрийнхөө ямар хандлагатай байдгүй гэдгийг олж мэдээд та ирээдүйн санхүүгийнхээ зорилго тодорхойлох эсвэл ирээдүйд арай илүү зөв шийдвэр гаргах болов гэж найдаж байна. За намайг мөнгөтэй харьцах хандлагын тестийг бөглөөд үзэхэд бол за би ингээд 10 хариултаа бол ингээд AS 90 авахуулаад сонгоод үр дүн нь юу байсан бэ гэхээр зэрэг минийх бол бизнес сэтгэлгээтэй хүн бол 7 байсан, хэмнэлттэй сэтгэхүй бол 2, бодит сэтгэгч бол 1 байгаад тэгээд дамгаас нь бол ингээд бизнес сэтгэлгээтэй хүн гэж бол намайг бол тодорхойлсон байх нэ. За энэ тодорхойлолт нь бол яг хаа миний хандлагатай бол нэлээд нийцж гэн гэж бол би үзэж гэн. Би бол илүү ингээд эрсдэлтэй ч гэсэн хөрөнгө оруулалтыг илүү бизнесийн ирээдүйн өгөөж илүү боломжийг харж бол эрсдлээ тооцоолоод орохыг бол ирмэлцдэг хүм. Тэгэхээр намайг бол одоо энэ тест бол зөв тодорхойлсон байна гэж бол үзэж болохоор байна. За түрүүн санхүүгийн өрхийн удирдлагын талаар ярьсан бол одоо хэдүүлээ өрийн удирдлагын талаар ярьцгаая. За бүх өрийг бол муу гэж бол үзэж болохгүй. Зарим өрийг зөвөр удирдсанаар таны ирээдүйд эргээр нөлөөлөх боломжтой байдаг. Боловсролын зээл, бизнесийн зээл гэж болно. Эдгээр зээлүүд ирээдүйд олох өгөөж нь одоо төлөх зээлийн чинь төлбөрөөс илүү байх шаардлагатай л гэсэн үг. За харин эсрэгээр хэрэглээний зээлүүдийн тийм үү? Ямар ч үр өгөөжгүй ирээдүйд тэгсэн мөртлөө асар өндөр хүүтэй эдгээр зээлүүд бол таны хуримтлалыг баг багаар бууруулсаар байх болно. За монголчуудын хэрэглээний зээл өнгөрсөн оны байдлаар бол 26 их найдад хүрсэн нь бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Үүнээс харахад хүмүүсийн хэрэглээ бол яг цалингаас давтсан байгаа нь бол илт харагдаж байна. Үүнийг зээлээр санхүүжүүлдэг байсан нь бол Монгол банк болон санхүүгийн зохицуулах орооноос сүүлийн доор жилийн хугацаанд бол үр орлогын харьцааг бол бууруулсаар ирсэн. За үр орлогын харьцааг бууруулж ийн гэдэг бол хүмүүс нэмж зээл авах бол орон зай агсж ийна л гэсэн үг. За эдгээр хүмүүс бол өмнө зээл авцсныгаа шинээр зээл авч дардаг байсан энэ хандлага бол ер нь бол алга болно л гэсэн үг. Тиймээс та бидэнд үр зээлээс гадна санхүүгээ бол аль болох илүү сайн удирдах бол улам чухал болсоор ирж байна. За өрхийн санхүүгийн удирдлагад бол
өрийг бол аль болох дарж дуусгах гэж бол зөвлөсөн байдаг. Ялангуяа сая дурдсанчлан ирээдүйд ашиг өгдөггүй хэрэглээний зээлүүдийг бол аль болох хурдан дарж бол дуусгах хэрэгтэй гэж бол зөвлөдөг байгаа. За энэ өрийг бол ер нь дарах хоёр арга бол байдаг юм байна. Эхнийх нь бол snowball буюу цасан бөмбөг гэдэг. За хоёр дахь нь бол avalanche буюу цасан нураг гэж бол нэрлэдэг байгаа. За эхний цасан бөмбөгийн арга яадаг вэ гэхээр зэрэг зээлийн үлдэгдлэр бол ингээд жагсаачна гэсэн үг. Хамгийн бага үлдэгдэлтэйгээ хамгийн түрүүнд төлж дуусгана. Тэгээд багаас нь их рүү ингээд төлөөд дуусгана л гэсэн үг. Яг энэ арга дээр бол зээлийн хүү хугацаа энтрийг бол ач холбогдол болгож авч үзэхгүй. Ямар ч гэсэн зээлээ ингээд төлж дуусгана л гэсэн зорилготой гэсэн үг. Бага зээлээ ингээд төлөөд эхэлчих юм бол би ингээд урамшаад илүү том руугаа ингээд явхад бол амар хэдэгт бол хүмүүст энэ арга бол ихээхэн таалагддаг. За сул тал нь юу гэдэг вэ гэхээр зэрэг би үлдэгдлэл авч үзэж байгаа. Яг тэр зээлийн хүү өнтрийг бол авч үзэхгүй. Тэгэхээр өндөр хүүтэй зээлийг хойшлуулж төлөх юм бол та илүү их хүүг л банкнд л төлнө гэсэн үг. Тийм учраас хоёр дахь арга буюу цасан нурангийн арга нь бол нэлээд үр дүнтэй байдаг. Яагаад гэвэл зэрэг зээлийн үлдэгдэл биш хүүгээр нь бол ингээд жагсаачдаг. Хамгийн өндөр хүүтэйг нь төрүүлж төлөхөөр тэгээд доошоогоо ингээд бага хүүтэй. За хамгийн өндөр хүүтэйг нь төрүүлж төлж байгаа шалтгаан бол түрүүн ярьсанчлан өндөр хүүтэй зээлийг урт хугацаагаар төлөх тусам та илүү их хүүг л банкнд төлдөг. Та өндөр хүүтэй зээл бол таны нөгөө зангуу байдаг шүү дээ. Хөрөнгө оруулалт хийх гээд санхүүгээ дээшлүүлэх гээд байхад өр зээлүүд, өндөр хүүтэй зээлүүд ялангуяа таныг бол ингээд доош нь татдаг гэж ярьсан байдаг. Тиймээс та avalanche цасан нурангийн аргыг ашиглаад үлдэгдлийг авч үзэхгүйгээр хамгийн өндөр хүүтэйгээс нь эхлээд ингээд төлнөл гэсэн үг. Тэгснээр та илүү их хүүг бол банкнд төлөхгүй өөрийнхөө санхуд бол илүү боломж олгож байгаа арга бол байдаг. Гэхдээ сул тал нь бол өндөр хүүтэй, дээрэс нь өндөр үлдэгдэлтэй байх болцсохгүй юм. Тиймээс та энэ зээлийг бол шууд нэг давар нь төлөхгүй аль болох тогтмол төлж хугацаанаас нь өмнө бол төлж дуусгахыг бол хичээх хэрэгтэй л гэсэн. За энэ хоёр аргыг бол олж мэдснээр өөрийнхөө аль санхүүгийн нөхцөлд тохирох аргыг шилж сонгож авснаар өрөө дарж дуусгаснаар хөрөнгө оруулалтаа илүү хурдтайгаар хийх бол боломжтой болох юм аа. Одоо энд бол зээлийн эргэн төлөлтийн тооцоололыг та бүхэнд яаж бүгэлж ашиглах юм бэ гэдгийг бол харуулж байна. За энэ бол Excel файл бол байгаа. Тэгэхээр юун түрүүнд бол та үлдэгдлийнхээ огноог бол оруулж байна. Тэгэхээр 2026 оны 3 сарын 31 ингээд би өнөөдрийнхөө огноог бол энд оруулчлаа. Тэгсний дараа бол ингээд зээлүүдээ бол жагсаачих хэрэгтэй. За яг хэдийн дүнтэй, ямар хүүтэй эргэн төлөлтийн сарын төлбөрийг ингээд оруулж байна. Гэхдээ энэ дээр бол яг та жагсаахтаа ямар нэг ирэмб бол ашиглах шаардлагагүй. Таны тэр ирэмбийг чинь бол гол нь шууд энэ Excel файл бол цаанаас нь ирэмблээд өгөх зорилготой. Тэгэхээр та ямар ч зүгээр л зээлүүдийг л жагсаачхад болно гэсэн. За энэ дээр бол би ингээд цалингийн зээл 2 сая 19.6% банкны зээл сарын төлбөр 103,361 тэгээд 24 сарын хугацаатай гэсэн байна. За автомашин эднэрийг бол бүгдийг ингээд оруулсан байгаа. Хамгийн өндөр хүүтэй нь бол банк улсын хэрэглээний зээл 5 саяын 32% хүүтэй гэсэн байна. 18 сарын хүүтэй. За тэгээд ингээ үзэхлээр зэрэг нийт зээлийн мань дүн бол 122 сая. Эргэн төлөлтийн сарын төлөлт бол сая 861 мянга болсон. Тэгээ энэ дээр бол яг monthly payment гэдэг дээр бид нар бол хамгийн гол нь зээлүүдээ бол хугацаанаас нь өмнө төлж дуусгах гэдэг шүү дээ. Тэгэхээр яг графикийн дагуу бол сая 800 төлөх ёстой. Гэхдээ бид нар бол илүүг төлснөөр яг хугацаанаас нь өмнө энэ зээлүүдэд төлнө гэсэн үг. Тэгэхээр 2 саяыг төлөх юм бол бид нар нэмж 138 мянгаыг бол аль нэг зээлүүдээр ингээд төлсөөр хагаад хугацаанаас нь өмнө л төлж дуусгах гэсэн үг. За тэгэхээр нийт аргачлал маань бол 2 аргачлалыг бол би та бүхэнд танилцуулсан байгаа. Snowball, avalanche гэдэг. За snowball нь яадаг юм бэ гэхээр зэрэг дээрх хүснэгтийнхээ дагуу бол ийм дараалтайгаа. Тэгэхэд бол бид нэр яг энэний дагуу ингэж зээлээ төлж дуусгах юм бол 28 сая 908 мянган төгрөгийг бол ингээд хүүнд бол төлөх юм байна гэж бол харж болно. За snowball-оор үзэх юм бол 28 сая 835 мянгаыг бол төлнө. Snowball маань
бол хамгийн бага үлдэгдэлтэйгээс төрүүлж төлөх ёстой байгаа. Тийм үү. Тэгснээр бол илүү урамшууд 2-ыг эхэлж дарчаад дараа нь 5, 15 гэдэг одоо яг гүйцэтгэхэд бол илүү хялбар байх магадaltaй нь бол энэ snowball гэдэг байгаа. Гэхдээ сул тал нь бол 28 сая 835 мянгаыг бол төлж байна. Тэгэхэд avalanche гэдэг яг цасан нуранг гэж аргачлалаас байгаа. За тэргээр төлөх юм бол 28 сая 643 мянга гэдэг арай бага хүүг бол банкнд эсвэл банк устдал төлнө гэсэн үг. За avalanche нь яадаг юм бэ гэхээр зэрэг та хамгийн өндөр хүүтэйгээс төрүүлээд төлөх нь. Тэгэхээр одоо 32% хүүтэй хэрэглээний зээлийг бол 18 сарын дотор биш 13 сарын дотор төлж дуусгах гэсэн үг. За автомашин бол 24 биш 20, цалинг бол 24 биш 20, ипотекийн зээлийг бол 300 сар биш 76 сарын дотор төлөөл. Тэгээ 2032 он гэхэд бол үр төлбөргүй болохоор төлөвлөгөөтэй байх нэ. За энийг бол одоо яг энэ эрийн төлөлтийн графикаас харах юм бол бас харж болно. За avalanche гэдэг аргачлалыг нь бол энэ дээр харуулж байна. Та 2 саяыг төлнө. Тэгээ хамгийн өндөр хүүтэй нь бол ингээд 32% 5 сая үлдэгдэлтэй хэрэглээний зээл байна. За ингээд хүүгийнхээ хэмжээгээр бол ирэмблэгдсэн байгаа. Ихээсээ бага руу суур төлбөр нь бол энэ дээр бас байж байна. Гэхдээ бид нар бол одоо ингээд сар болгон 138 мянгаыг илүү төлөлт хийснээр 353 биш 491 мянгаыг төлсөөр хагаад шууд ингээд 18 сар биш 13 дахь сар дээр бол хэрэглээний өндөр хүүтэй зээлийг төлөө дуусгачих нь. За дараачих нь бол ингээд автомашины зээлээ бусад зээлүүд нь бол яг ингээд графикийнхаа дагуу бол төлөгдөөд явж байна. Гэхдээ одоо ингээд 13 дахь сараас бол бид нэр илүү ихээг бол автомашины зээлээс төлөөд явах боломжтой болсон. Тэгэхээр одоо 400 мянгаыг бол төлж чинь одоо хэрэглээний зээл бол байхгүй болсон болохоор бид нэр 138 мянга биш 484 мянгаыг бол төлөх боломжтой болж байна. Илүү төлөлт хийн гэсэн. Тэгснэр бол одоо ингээд 760 биш сая 200 төлсөөр хагаад шууд 20 дахь сар дээр 24 биш 20 сарын дотор автомашины зээлийг бол төлөө дуусгачих нь. За тэгснэр бол цалингийн зээл бол ойролцоо шууд 20 дахь сар дээр бас дуусгах чинь. За ингэснээр бол 3 зээлийн ард гарснаар ганц ипотекийн зээлтэй л үлдсэн. Ипотекийн зээлээ бол бид нар бас нэмж төлсөөр хагаад ипотекийн зээл бол уг нь бол сарын 644 мянга төлөхөөсөн бол бид нар 2 саяын зээлийн эргэн төлөлтийг сар болгон хийх гэсэн тул сая 350 мянгаыг бол 55 мянгаыг илүү хийн гэсэн болохоор бид нар бол ингээ 2 саяыг бол сар болгон зөвхөн ипотекийнхоо зээлийг төлөхөд бол зарцуулаад тэгээд 76 дахь сар дээр бол төлөө дуусгачихж байна. За та тэгэхээр би энэ файлыгаа видеоныхоо description хэсгээр оруулаад өгчих болохоор та линкээр нь л ороод татаад өөрсдийнхөө зээлийн эргэн төлөлтийг ер нь туршаад үзээрэй энд оруулаад тэгээ болж ивэл хугацаанаас өмнө ер нь төлөх ямар арга зам бэ гэдгийг бол энэ тооцоолуулаараа бол бодоод бас үзэхэд их сонирхолтой байх болов хэрэгтэй байх болов гэж бол би бодож байна. За тэгээд туршиж үзчихээ та комент ч юм уу лайк дарж өгөөрэй. За хэдүүл ямар ч байсан одоо өрхийн санхүүгээ бүртгээд том дүр зургаар нь хараад өөрөө бас удирдаад бол сурцсан. Тэгэхээр одоо хэдүүлээ хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөг бол боловсруулахын дараагийн шатанд дээр бол гарахад бэлэн болсон байх нэ. За үүний төрөнд бол зорилгоудаа тодорхойлох хэрэгтэй байгаа. Зорилгогүй бол хэдүүлээ хөрөнгө оруулалтын шийдвэр бол гаргах боломжгүй шүү дээ. За тиймээс та бүхэн юун түрүүнд амьдралдаа биелүүлэхийг хүсэн эрмэлзэжсэн бүх зорилгоудаа бол нэг дэвтэр олж аваад тэгээ цаасан дээр бол ингээ бүх зорилгоудаа чагсаагаад буулгачих хэрэгтэй. За тэгэж зорилгоудаа чагсаацсны дараа хажууд нь та яг хизээ биелүүлэх юм бэ гэсэн огноонуудыг зооод өгч хэрэгтэй. За магадгүй байрны урьдчилгааг 5 жилийн дотор эсвэл аялал зугаалгаар явхад хагас жил эсвэл жилийн дотор гэдэг чинь бүгдийн нэг юм тодорхой хугацаатай болгоод өгч хэрэгтэй. За илүү цаг хугацаатай байх тусам таны талд бол илүү ашигтай байдаг байгаа. Яагаад вэ гэхээр зэрэг танд 20 жил байлаа гэхэд та мөнгөө 12, 16 эсвэл 20% хүүтэйгээр хадгаллаа, хөрөнгө орууллаа гэж бодоход
20 жилийн дараа л ихэд таны мөнгө бол 10, 20, бүр 40 дахин өсөх бол боломжтой байгаа гэдгийг бол хэдүүлээ нийлмэл хүүгийн аргаас бол харсан. Тэгэхээр таны зорилго илүү ингээд урт хугацаатай алсын зорилготой байх тусам хэдүүлээ мөнгөө тэр өсгөж зорилготой хүрэхэд бол илүү боломжтой болно л гэсэн үг. За зорилгоудаа жагсаагаад тодорхой хугацаануудыг зоогод өгсөн болоход хэдүүлээ яг хэдий хугацаа байгаа юм бэ гэдгээд нь тааруулсан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бол боловсруулах юм. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр та зорилгоудаа богино, дунд, урт хугацаат гэд хуваагаад харчих хэрэгтэй. За богино хугацаа нь бол нэг 5 жил дотроо, за дунд хугацаа нь бол 5-аас 15 жил, за урт хугацаа нь бол бүр 15, түүнээс илүүг бол урт хугацаат гэд үзчих болно. За богино хугацаат буюу 5 жилийн доторхт бол харьцангуй бага хугацаа байгаад бол хамаагүй юм хэлбэлцэл ихтэй хувьцаа энтерт бол хөрөнгө оруулах нь бол тохиромжгүй гэж үзэж болно. Иймээс илүү тогтмол өгөөжтэй банкны хадгаламж эсвэл бонд зэрэгт хөрөнгө оруулах нь бол илүү оновчтой байгаа. Яг гэвэл биднэрт зах зээлийн унал төсөлтийг бол даваад гарах тийм цаг хугацаа байхгүй байгаа тул илүү найдвартай хөрөнгө оруулалтыг бол богино хугацаатай ийм зорилгуудад бол зориулах нь бол илүү оновчтой. За богино хугацаатд бол байрны урьдчилгаа төлбөр ээж болно, аялал ээж болно. За дунд хугацааг бол 5-аас 15 жил гэж харж байгаа. За дунд хугацаа нь бол илүү их хугацаагаа тул хэдүүлээ дан ганц тогтмол өгөөчтэйгээр өөртөө хязгаарлахгүйгээр бас тодорхой хэмжээг нь бол хувьцаанд бол хөрөнгө оруулах болно гэсэн үг. Яагаад гэвэл танд хугацаагаа тул хөрөнгийн зах зээлийн унал төсөлтийг бол даваад гарчих бол танд чадамж байгаа гэж бол үзэж болох нэ илүү хугацаа байгаа болохоор. За дунд хугацааны зорилгод бол за байраа томруулах гэж болно. Тийм 2 өрөө байрнаас 3, 4 өрөө болгож томруулах эсвэл хүүхдийн их сургуулийн төлбөрийг бүрдүүлэх гэх мэт зардлуудыг бол дунд хугацаанд бол оруулж болно гэж үзэж болно. За урт хугацааг бол 15 буюу түүнээс дээш жилийн хугацаагаар харж байгаа. Тэгэхээр тэтгэвртэй гарах за нөгөө яриад байгаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тэр зорилгыг бол урт хугацааттай бол оруулж болно. Та санхүүгийн зорилгоудаа гаргачихлаа. Одоо та эх жилийнхээ төсвийг гаргахад бэлэн боллоо. Ирээдүгөө төсөвснөөр та урдах замаа харж зорилгодоо хүрэхэд илүү дөхөн боллоо л гэсэн үг. Төсвөө бол та 7 хоногор биш бүтэн жилээр нь харчих хэрэгтэй. Ингэснээр та дунд нь гарч болох боломжууд эсвэл бартаануудыг урьдчилаад харахад илүү амар байх болно. Энэхүү төсвийг хийхэд танд туслах болов гэд би танд өөрийнхөө Excel файлыг description хэсэгт оруулсан байгаа бол та татаж аваад ашиглаж үзээрэй. За жилийнхээ төсвийг гаргацсныхаа дараа та сар болгон хяналт тавиад гүйцэтгэлээ бол төсөвтэйгөө тулгаад харж явах хэрэгтэй. Ингэснээр та өөртөө тавьсан зорилгодоо гүйцэтгэлээрээ хэр ойрхон эсвэл хол явж байгаа юм. Яг зорилгодоо хүрэхдээ илүү хурдан хүрч гин үү эсвэл удаашралтай байна уу гэдгээ бол харах боломжтой болж гин гэсэн үг. За та яг машинтайгаа хөдөө явж байгаа гэж төсөөлчихье. Тэгэхэд чинь таны яг урд замдаа хүрэх километрийг чинь бол зайг чинь ингээд замын хажуудах пайзууд бол харуулдаг. Тэр чинь бол яг түрүүний таны тавьсан зорилго болон цаг хугацаа чинь бол харуулж байгаатай адилхан гэсэн үг. Та яг урдах зорилгодоо хүрэхийн тулд хэдэн хэмжээний хугацаа байгаа юм бэ гэдэг чинь яг хэдэн километр байгаа юм бэ гэдэгтэй адилхан гэсэн үг. За харин төсвөө гаргаад түүнийг сар болгон гүйцэтгэлтэйгээ ингээд тулгаж байгаа чинь бол хэдий хурдтай би зорилгодоо хүрэх гэж байгаа юм бэ гэдгийг харчиж байгаа тул таны нөгөө жолооны чинь урд байдаг хурдны хэмжүүлэх гэсэн үг. Та яг зорилгодоо хэдий хурдтай явж байгаа юм бэ гэдгийг бол харуулж байгаа гэсэн үг. За ингээд төсвөө сар бүр хянаж байхдаа бол дотроо ингэ байнга бодож явах хэрэгтэй. Би мөнгнөөс илүүг хоримтлуулах уу эсвэл зээлээ төрүүлж бууруулахад ашиглах уу? За би дараа саруудад баталгаатай гарах зардлуудыг тодорхой хэмжээний хэмнэлтүүд гарах боломжтой юу гэдэг ч юм уу. Тэ одоо үнэтэй good price гэсэн супермаркет орохгүй илүү хямд хоригл интерес бөөндөд авчих уу гэсэн тийм зүйлсийг бол байнга та төсөө хөтлөж явахдаа бол бодож явах хэрэгтэй. Аливаа хөрөнгө оруулалтыг эхлүүлэхээс өмнө хамгийн түрүүнд хийх зүйл нь бол өөрийнхөө эрсдэл даах чадварыг тодорхойлоход байдаг. Үүнийг хүмүүс хийгээгүй улмаас өөрийнхөө хүлээж исэн өгөөжтөө хүрэхгүй байх, эсвэл өөрсдөө хүлээж чадах эрсдлээс илүү өндөр эрсдлийг бол хүлээх болцсохгүй байдаг.
хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгөхөд зайлшгүй эрсдэлтэй тулгардаг. Эрсдэл өгөөж хоёр хоорондоо эерэг хамааралтай байдаг буюу эрсдэл өсөх тусам ихэвчлэн өгөөж нь өндөр байдаг. Эрсдэл бага байх тусам өгөөж нь бас бага байдаг. Тиймээс та хөрөнгө оруулахдаа би хэмтэн хэмжээний эрсдлийг үүрснээр хэдийн хэмжээний өгөөжийг хүртэх юм бэ гэдгээ бол байнга бодож явах хэрэгтэй. За энэ хоёрын тэнцвэрийг зөв олсон төлөвлөгөөг боловсруулснаар та экзэхтэй үед айж сандралгүй мөнгө алдахаас бол сэргийлэх юм. За эрсдэл даах чадварт бол 4 хүчин зүйл байдаг. Цаг хугацаа, нас, хөрөнгө оруулалтын хэмжээ. Тэгээ хөрөнгө оруулагчийн санаа амар байдалд хэр дуртай байдаг юм бэ гэсэн эдгээр 4 хүчин зүйл байдаг. За эхнийх нь бол цаг хугацаа. Танд цаг хугацаа илүү их байх тусам илүү өндөр эрсдлийг бол даах чадвартай гэсэн үг. Яагаад гэвэл за хөрөнгийн зах унлаа гэхэд буцаад сэргэхэд бол цаг хугацаа ордог. Танд цаг хугацаа байснаар бол сэргэлтийг бол эргээд харах бол боломжтой байдаг л гэсэн. Хэтэрхий богино хугацаатай байх юм бол та тэр уналтыг бол давж чадахгүй алдаг түлээчих бол эрсдэлтэй л гэсэн. За хоёр дахь нь бол нас гэж байгаа. Нас бол бас саяны цаг хугацаатай бол их хамааралтай байгаа. Бид нэр түрүү үздсэнчлэн та урт дунд богино хугацааны зорилгоуд чи юу юм? Тэрнээсээ шалтгаалаад хэдийн хугацааны хөрөнгө оруулах зай байгаа юм. Тэр чинь бол яг ямар аргаар хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэгт бол нөлөөлдөг гэж үзсэн. 100-ын дүрм гэж байдаг. За та 100-аас өөрийнхөө насыг хасаад гарсан нь бол хэдийн хэмжээг нь яг хувьцаанд хийж болох юм бэ гэсэн юм баримжаа бол өгдөг дүрм бол байдаг. За жишээлбэл та 25 та байлаа гэх юм бол та 100-аас 25-ыг хасаад 75%-ийг ингээд хөрөнгийн зах хувьцаа руу хийж болох нэ гэж бол ойлгож болно. За үлдсэн 25%-ыг нь бол тогтмол өгөөчтэй бонд зэрэг рүү хийж болох нэ. Залуу наснда илүү их хугацаатай байдаг тул илүү өндөр эрсдэл бол даах чадамжтай л гэсэн үг. За гурав дахь нь бол хөрөнгө оруулалтын багцсны хэмжээ гэж байгаа. За томоохон сангууд бол асар их хэмжээний тэрбум төгрөг долларын мөнгөтэй байдаг. Эдгээр хөрөнгө оруулагчдад бол эрсдлийг бол тодорхой хэмжээнд бол даачих юм мөнгөн капитал байна гэсэн үг. Таны хөрөнгө оруулалтын багцаас ч шалтгаалаад бол таны эрсдэл даах чадвар ч нь бас байна гэсэн үг. Та 100 саятай байлаа гэхэд 1 саяын эрсдэл бол харьцангуй бага гэсэн үг шүү дээ. 1% л эрсдэл байгаа гэсэн үг. Харин 10 саяын багцтай хүнд бол 1 саяын эрсдэл бол 10% эрсдэл байна гэж бол ойлгочих болно. За дөрөвдөх нь бол эрсдэлт хэр дуртай юм бэ гэдэг байгаа. Зарим хүмүүст бол эрсдэлтэй зүйл рүү бол хөрөнгө оруулахыг хүсэж байдаг бол зарим хүмүүс хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахаараа унтж чадхаа байцдаг байгаа. Тэгэхээр таны хувь хүний зан характер бол бас эрсдэл даах чадварт ч нөлөөлдөг байх нэ. За эдгээр эрсдэл даах чадварууд дээр үндэслээд хөрөнгө оруулагчдыг бол дараах 3 ангилалд бол оруулдаг байгаа. За эрсдэлт дуртай, дундаж, эрсдэлт дургүй гэж бол 3 хуваадаг байгаа. Эрсдэл дуртай гэдэгт бол эрсдлээ даах чадваргүй зүгээр эрсдэл дуртай хөрөнгө оруулагчдыг гэж авч үзэж бол болохгүй. Эрсдэл дуртай хөрөнгө оруулагчд бол эсэргээр хамгийн өндөр хөрөнгөний зах зээлийн мэдлэгтэй, эрсдэл даах чадвартай, их мөнгөтэй хөрөнгө оруулагчдыг бол энд бол оруулж авч үздэг. За хөрөнгөний захыг уналттай байгаад хүмүүс айцтай байхад бол яг тэд худалдан авалтаа хийдэг бол харин хүмүүс шуналтай байхад бол тэд хөрөнгө оруулалтуудаа бол зарж ашгаа бол хэрэгжүүлцгээдэг байгаа. Эдгээр хүмүүс бол илүү өндөр хэмжээний өгөөжийг хүлээдэг тул бага өгөөжийг санал болгодог ч юм уу эсвэл бага өгөөжтэй хөрөнгө оруулалтыг бол тэдний сонирхлыг татахгүй хугацаанаас өмнө баг хөрөнгө оруулалтаа бол цуцалж магадгүй байдаг тул тэднэрт яг тааруулсныг бол олох хэрэгтэй байдаг. За дундчууд бол бүр эрсдэл дуртайнуудыг бодвол арай илүү эрсдэлд нухацтай ханддаг. Тэд эрсдлийг хамаагүй илүү анализ хийсний эцэст хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргадаг. За эрсдэлд дургүй хүмүүс бол ойлгомжтой байх. За тэднэрт бол coin зэргийн өндөр хэлбэлцэлтэй хөрөнгө оруулалтыг бол санал болгоод ч хэрэггүй. Тэд бол хөрөнгө оруулалт хийгээд бол сэтгэлд нь хүртэл сэвтэй байдаг. За ийм хүмүүс бол мөнгө алдахаас нэг тэргуунд сэргийлж яддаг тул ийм хүмүүст бол илүү хадгаламж тогтмол өгөөчтэй бонд зэргүүд нь л тохиромжтой байна уу гэхээс өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд бол тохиромжгүй байдаг бах нэ. За бас нэг санаж явах чухал зүйл бол эрсдэл даах бодит чадвар гэж
нэг зүйл байдаг. За тэгээ эрсдэл таах хүсэл гэж бол байдаг. Энэ нь бол яг бодит биш. За бодит эрсдэл таах чадвар нь юу юм бэ гэхээр зэрэг ойлгомжтой. Илүү мөнгөтэй байх хэрэгтэй. Мөн урт хугацаанд хөрөнгө оруулах чадвартай, хүлээцтэй байх хэрэгтэй гэсэн үг. За эрсдэл таах чадваргүй зүгээр хүсэлтэй нэхэр зэрэг энэний эсрэг гэсэн үг. Мөнгө нь тийм ч их биш. Урт хугацаанд хөрөнгө оруулах боломжгүй мөртлөө зүгээр өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг бол сонирхсан хэвээрэл идэг гэсэн үг. Эдгээр хүмүүс бол бараг мөрөгтэй тоглогч нар, хөрөнгө оруулагч биш гэж бол ойлгож болно. За тэгэхээр та ямар ч хэлсэн аливаа хөрөнгө оруулалтыг эхлэхээс өмнө зайлшгүй эрсдэл таах чадвар гэж юу гэдэг, миний эрсдэл таах чадвар юу вэ? Би эрсдэл дуртай илүү, дургүй илүү, эсвэл дундчуу гэдгээ бол хамгийн түрүүнд тодорхойлсноор та зөв хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж дараа нь болчимгүй үйлдэл хийхээс бол сэргийлэх юм аа.